Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулагдаж буй Хар хором хотын 795 жилийн өд зориулсан Хар хором 795 эрдэм шинжилгээний баг хурал төрийн ордонд боллоо. Эрдэнэ нийслэл Хар хором хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал эхлэхэд бэлэн боллоо. Эрдэм шинжилгээний баг хурлыг нээж улсын их хурлын гишүүн Хар хором хотын 795 жилийн ан комиссийн дарга Содбаатар үг хэллээ. Тэрээр тэртех 13 дугаар зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа, шашны төв гэгдэж ирсэн их Монгол улсын нийслэл Хар хором хотыг эзэн Чингис хааны зарилгаар Хар хором хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хар хором сумын нутгийн зөвлөлийн санаачлагаар Хар хором 795 эрдэм шинжилгээний баг хурлыг ерөнхийлөгчийн тамгын газар, боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, шинжлэх ухааны академи, Хар хором сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газартай хамтран Монгол Улсын ерөнхийлөгчийн ивэлдор зохион байгуулж байна гэлээ. Энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж эрдэм судлалын ажлаа танилцуулж байгаа олон сонирхолтой судалгаа хилцүүлж байгаа эрдэмтэн судлаач та бүхэндээ талархал илэрхийлье. Эрдэмтэн судлаач та бүхний үнэтэй санал шинжлэх ухааны үндсэлтэй судалгааг бид дараагийн ажилд бас үндэслэл болгож авч ашиглаж байна гэдэг бас энд хэлхийг хүсэж байна. Анх 1998 оны 1-р сарын 15-ны өдрийн Улсын их хурлын хуралдаанаар Улсын их хурлын гишүүн Лүндэ Жандсан Бадам Дамдын нараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж Хар хорныг улсын нийслэл болгох асуудал яригдж байжээ. Мөн 2003 онд баталсан Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд улсын нийслэлийг Хар хорн руу шилжүүлэх тухай заалт орсон байдаг гэж. Үүнээс гадна 2005 онд Хар хором жишг хотын хөтөлбөрийг боловсруулан улсын их хурлд өргөн мэдүүлжээ. Мөн энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Өнөр Баяр уншиж танилцууллаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж санаардуулъя. Монгол Улсын ерөнхийлөгчийн мэндчилгээ. Их Монгол Улсын нийслэл Хар хором хотын 795 жилийн зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод эрхэм үндэд зочид төлөөлөгчдөө эрдэмтэн судлаачдаа их эзэн Чингис хааны иргэшэн сойргосон Монголын эзэнт гүрний нийслэл Хар хором хотын 795 жилийн ойн баярын мэндчилгээг нийт ард түмэндээ өргөн төвшүүлье. Түүхийг бүтээс ухаан төвөг дээдстэй мхийж алдар сууг нь бишрэн хүндэтгий. Хар хором хот бол холын газар, усны уртаас түмэн хэллийн хүн цугларсан дэлхийн их гүрний нийслэл байсан. Монголчууд морин өртөө, цаас мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын эд хавыг Хар хоромоос дэлхий түгэж байсан юм а. Монголын эртний төрд улсуудын хаадын өргөө нийслэлж орхны хөндөд оршиж байсан түүхтэй. Хар хором бол Монголын буддын шашин, соёлын тодрон гэрэлтсэн өлгийн нутаг, ариун дагшин газар үлээ. Монголчууд түүхийн ээдрийн нухчаатай урт замыг туулахдаа Хар хором хот болон үндэсний Монгол хүчгээ гээж байсан удаагүй. Үүнийг бид маш их анхаарч үзэх учиртай. Дотоод гадаадын судлаачдын хүчээр эртний Хар хором хотын судалгаа малтлагын ажил амжилттай өрнөж байна. Судалгаанд суурилсан төлөвлөгөө хөгжлийн замд бидний хөтлөнө. Хар хором хотын 795 жилийн зориулсан энэхүү эрдэм шинжилгээний баг хуралц судалгааны салбар шин санаа өгсөн. Бүтээлч хурал болно гэдэгт бүтээлч хүмүүст урам зориг хайрлсан бодит ажил болно гэдэгт итгэж байна. Миний бие гадаад дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачтай хамтран Хар хором хотыг сэргээн байгуулах, Монгол улсын жишг хот болгон хөгжүүлэх тухай олон жилийн өмнөөс судалж тодорхой ажлуудыг зохион байгуулж ирсэн. Хар хором хотыг сэргээн байгуулж Монгол үндэстний өлгийн нутаг, орхны хөндөд 21-р зууны хөгжлийн шин төв бий болох нь бүс нутгийн болоод Монгол улсын ирээдүйн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэдэг дахин тэмдэглэлээ. Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм а. Бахархах түүхээ бүтээх ирээдүйнхөө хүч болгон
илүү их хөдөлмөрлөж илүү их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Сайн улс бүхэн ашиг дэлгэрэх hulтугай Монгол улсын ерөнхийлөгч Захаа Гэлбэгдэрж Хуралд улсын хурлын гишүүн Лүндэ Жанцан оролцож үг хэлсэн юм. Бас одоо их Монгол улсын нийслэл хар хором хотын 795 жилийн ойг ямар ч байсан марталгүй ингээд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байгаад би хувьяасаа их талархаж байна. Сая одоо ерөнхийлөгчийн илгээл дотор нэг чухал үг орлоо. Түүхийг одоо уншиж өнгөрөөх биш, өөрснөө бүтээж бий болох хэрэгтэй гэдэг ийм том одоо чухал санаа орсон байна. Би бас энд талархаж байна. Тэгээ энд одоо хуран цугласан хүмүүс бол газрын хүмүүс л байгаа, олон эрдэм шинжилгээний байгууллагын ганц хар хорныхон энэ хурлыг бол хийгээгүй байх гэж бодож байна. Тэгээ энд ер нь бол монголчуудын зүрх сэтгэл оюун ухаанд бол энэ хар хором гэдэг одоо энэ нийслэл бол бидний одоо санах цэг, дадлах цэг болсоор л ирсэн ийм одоо үлгийн нутгаа. Тэрээр хар хорин сумын төлөөлөгчдөөс гадна эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хар хором 795 эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд эрдэнэ нийслэл хар хором хотын талаар мэдээлэл өгсөн юм. Эрдэм шинжилгээний баг хурал 2 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үдээс өмнөх буюу 1-р хэсгийн хуралдаанаар эрдэнэ нийслэл хар хором хотын түүх соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан. Илтгэлтэй холбогдуулан эрдэм шинжилгээний баг хуралд оролцож, иргэдийн төлөөлөл өөрсдийн байр суурийг илэрхийлсэн юм. Орхны хөндий гэдэг бол хүн төрөлтийн соёл иргэншлийн төв. Хар хором, хар хүрэм хот бол Монголын хөгжлийн суур хөгжлийн ерөн цөмч гэж үзэж болохоор санагддгийг. Учир юу гэхээр хөгжил гэдэг юм хоёр юмнаас гол бүтдэг юм болов уу та гэж. Жишээ нь одоо мэдээллийн технологи байна. Hard, soft гэж хоёр. Мэдээллийн төвшөл хүний одоо оюун ухааныг одоо бүтээлийг нэмэгдүүлэх хамгийн сүүлд орсон техник шүү дээ. Биеийн хүчнийхэн төрөө гараад. Тэгээ эний одоо зарчмаар ярих юм бол хөгжил бол hardтай бас softтай. Hardны юу хэлээр энэ хатуу бүтцүүд хүнд нүдэнд харагдах, гарт баригдах хатуу бүтц. Softны юу хэлээр нэ эдийн засаг эрхцүү харьцаа одоо хуулиар зохицуулагддаг. Энэ хоёр л одоо тэнцвэрээ олж иж улс хөгжих ёстой гэж одоо бодож байгаа юм. Тэгвэл хөгжлийн хаардын гол зам нь энэ хар хүрмийн хотын асуудал. Энэ бол зөвхөн түүхэн талаас нь, түүх соёлын өв гэдэг талаас нь бид өнөөдөр голж ярьлаа. Эний цаана орхны хөндий болбол Монгол улсын нийслэл ирээдүйд та биднийг хүссэнч, хүссэнч энд байхаас өөр хувилбар байхгүй. Ер нь Японы алдартай эрдэмтэн Такаши гэдэг хүн Ховлын хаа Чингис хаан гэсэн номонд говийн нэгэн газар байгуулагдсан жижигхэн хар хоромтой ер нь тухайн үеийнхэн соёл шинжлэх ухааны төв мөн гадаад дотоодын эрдэмтэн мэргэд ирдэг гайхамшигтай хот байхыг бол одоо судалгааныхаа үндсэндээ бичсэн байдаг. Мөн ер нь ерөөсөө сэргэн мандалтын үеийн Монголд иржсэн аялал жуулчид болон эрдэмтэн мэргэдийн судалгааны бүтээлүүд дотор ер нь Монголын хаадууд ард өргөөгөө эрдэмтэн мэрэгдээр чимдэг байсан. Түүний нэг нь хар хором бол одоо Албаны, Энэтхэгийн, Ферсийн, энэ тентхийн орны эрдэмтэн мэрэгд ирдэг байсан. Ард өргөөгөө эрдэмтэн мэрэгдийн хурц чуулганаар чимдэг байсан учраас монголчууд бол тухайн үедээ соёл шинжлэх ухааны цэцэглэн мандуулж хөгжүүлж байсан гэдгийг бол одоо маш тодорхойгоор олон эрдэмтэн судлаачдын бүтээлд байдаг. Энэ үеэр хар хорин сумын засаг дарга Инх бат нутаг
Орхны хөндийн соёлын дурсалт газрын эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа давуу талтай. Мөн энэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүхэн уламжлал, залгамж холбоотой, газар зүйн өвөрмөц тогтцтой, хөгжлийн орчин харилцан бүрдүүлэх өвөрмөц онцлогтой, давуу талдаа тулгуурлаж, тэнцвэрт хөгжлийн орчин одооноос тодорхой бодлого төлөвлөлттэй бүрдүүлэх нь нэн чухал байна гэдгийг онцлсан юм. За хар хорийн сум маань Монгол орны төв хэсэгт хангаан мөстэй оршдог. Нийтдээ 2224,116 га газар нутагтай ийм нутагтай байрладаг. Ар хангаан 2 сум, өөр хангаан 3 сумаар ингээд нийтдээ 5 сумаар зааглагдсан. За ийм байдалтай оршиж байна. Дэлгэцэн дээр газар нутгийн хөдөө аж ахуй, хот тосгон, зам сүлжээ, ойн сан гэсэн тусгай хамгаалтын хэрэгцээ гэсэн энэ байдлуудаар бас графикаа газар нутгийн хэмжээг харуулсан байгаа. Та бүхэн тэндээс бас ажиглаж авна үстэй. Монгол Улсын засгийн газрын 2003 оны 136 дугаар тогтоолоор хар хорийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлахаар ийм шийдвэр гарсан байдаг. За мөн Монгол Улсын ерөнхий сайдын 2004 оны 6 сарын 15-ны өдрийн 66 дугаар тоо захирамжаар хангаан бүсийн тулгуур төв хар хорийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах гэсэн ийм эрх зүй актууд бас гарсан байт юм аа. Тэгэд улсын их хурлын 2003 оны 1-р тогтоолоор хангаан бүсийн тулгуур төв хот болж Монгол Улсын ерөнхий сайдын 66 дугаар тоо захирамжаар хангаан бүсийн тулгуур төв хар хорийн хотын ерөнхий төлөвлөгөөг одоо хийгдээд энэ төлөвлөгөөнийхаа дагуу бид мөрдөж ажиллаж байгаа. Энэ бол одоо хар хорины сумын төвийн суурьшлийн бүсэд энэ төлөвлөлтөө хийсэн. За энэ ерөнхий төлөвлөгөөгөн бол одоо дараагийн газар зохион байгуулалттай бол ягштал яг мөрдөж ажиллаж байгаа. Тэгээд бид 2013 онд хар хорийн хотын төвийн хэсгийн ерөнхий төлөвлөгөөгөө үндэслэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг бас мэргэжлийн байгууллагаар хийгээд одоо шинэ хар хорины буюу одоо барилгачих хэсгийнхаа төлөвлөлтийг хийгээд ингээд энэ мөрдөж ажиллаж байгаа. Хот болохын тулд яах ёстой вэ гэвэл нэгдүгээр буцаага сайнны зураг. Бид хэсэгчсэн төлөвлөгөө хийсэн хоёр ерөөс хар хорины шинэ суурьшлийн бүс, аялал жуулчлалын бүс гэсэн хоёр чиглэлээр хувааж байгаа. Шинэ суурьшлийн бүстэй энд бид нар инженерийн бүх шугамыг шийдсэн энэ хорооллуудаа одоо энд бол нэг 1500-аас 1500 айлын орон сууцыг барих боломж байгаа. Газрууд нь байгаа. Одоо бол нэг 85 айлын орон сууц ашиглалтанд орчоо явж байгаа. За аялал жуулчлалын одоо энэ бүтээгдэхүүнүүдийг байгуулах дараагийн слайд руу орчтоо. Хар хорин музей, Эрдэнэ зүүн музей хоёрыг олсон жуулчны гудамж гэж бид нар 2013 онд соёл спорт аялал жуулчлалын яамны хөрөнгөөр энэ зураг төсвийг хийлгдсэн ийм байгууламж байгаа. Тэгээ 15 онд сайдын багцаас 250 сая төгрөг суулгаад энэ ажлыг эхлүүлнэ гэсэн харамсалтай нь 2014 оны 12 засгийн газар огцроод яам маань 2 салаад алга болсон. Одоо тэгээд боловсролын яам байгаль орчин ногоо хөгжлийн яам руу 2 тийш нь аялал жуулчлал соёл хоёроо салчаад энэ ажил ингээд түр зогссон байгаа. Энэ бол үнэхэрийн ашиг багталтай бүс. Энийг зөвхөн худалдаа үйлчлэгээний зориултаар түрүүний очир докторийн ярьсан дараагийн слайдыг гаргач та. Нөгөө орхны өндөд олдож байгаа нөө төв олдуур хөшөө дурсгалуудыг бид нар ил музей болгоор хийхээр ингэж төлөвлөсөн. Энэ бол одоо аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох жуулчдын татах томоохон үзүүр болно. Энэ бол нэлээд том хөрөнгө оруулалт болно. Энийг бол дан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхгүй. Энэ бол хувийн хөрөнгө оруулалтаар хийх боломжууд бас нэлээд бий. Улсын хөрөнгө оруулалтаар юу хийх вэ? Дэд үтц тэр гашааны асуудлыг шийдэхэд бусдын бол одоо ногоон байгууламж бүгд одоо хар хорины иргэд аж ахуйн нэгжүүд оролцоод явхад ийм бүрэн боломжтой юм газар ажиллаа гэж ингэж бодож байна. Хоёрдугаар бид нар үнэхээр одоо Эрдэнэ зүүн хар хорин хотынхон 13 дугаар зуунд байсан хар хоритынхоо туурийг буцаага сэргээх ажил руу орох хэрэгтэй. Одоо 2000 оноос хойш хийсэн малтлахууд бол эхний үйл одоо ил музей болж байна. Цаашдаа бид нар ил музейнийхээ тоог зааш байхгүй нэмэх шаардлагатай. Дээр нь одоо 13 дугаар зуун зогсдбор байна уу? Төрүүчийн батлагсан заавал загвар гээд байгаа юм биш. Ер нь энэ 13 дугаар зуунд байгуулсан их Монголын нийслэл хар хорин хотынхаа ерөнхий одоо энэ байгууламжийг байгуулах нь зүйтэй. Ингэжээд бид аялал жуулчлалын төв болж хүмүүсийг тэнд жуулчдыг тэнд тэр одоо хар хоринд амьдрах хүмүүсийг тийш нь бас татах боломжууд бүрднэ гэж ингэж үзэж байгаа маа. Бидний хэсэг судлаачид тэгээд бас Ахмад үеийн судлаачидтайгаа хамтраад бүсчилсэн хөгжлийн бодлого
төлөлтийн чиглэлээр судалгааны ажлууд хийдэг. За энэ судалгаан дотроо нэг чиглэл нь бол бүс нутгуудын хөгжлийг дэмжих, өнөөгийн Улаанбаатар хотын зүй зохисгүй төвлөрлийг сааруулах биш задлах. Өөрөөр хэлбэл шинэ нийслэл байгуулах, эсвэл хоёр нийслэлтэй байх, нийслэлийн засаг захиргааны чиг үүргийг хотуудад хуваарлах боломж гэсэн энэ сэдвүүдээр бас сонирхон судалдаг юм аа. Хар хором 795 эрдэм шинжилгээний баг хуралд мөн улсын их хурлын гишүүн Батхүү оролцсон юм. Мөн энэ үеэр Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Хар хором хотын 795 жилийн ой зориулсан үзэсгэлэн нээлттэй хийлээ. Энэхүү үзэсгэлэн ерөнхийлөгчийн тамгын газар, боловсрол соёл шинжлэх ухааны яам, Хар хорон сумын засаг даргын тамгын газар, Өвөрхангай аймгийн Хар хорон сумын нутгийн зөвлөл, Хар хором музей, Эрдэнэ зүүн музей хамтран зохион байгуулж байгаа юм. Хар хором 795 эрдэм шинжилгээний хурал завсарлах үеэр үзэсгэлэнгийн нээлтийг хийж, улсын их хурлын гишүүн Содбаатар Батхүү, Хар хорон сумын засаг дарга Инхбат, Хар хорон сумын нутгийн зөвлөлийн дарга Инхтүр тэргүүтэй албаны хүмүүс хүндэтгэлийн тууз хайчилсан юм. Энэхүү үзэсгэлэнд Хар хором хотын түүхийн туурийн малтлагаас гарч ирсэн үнэт олдврууд, эртний идэл хэрэглэл, шаазан идэл, барилга барьж байсан тоосго гэд олон зүйлсийг дэлгэн тавьсан юм. Мөн Хар хором хотын туурийг малтаж байх үед олдсон буддын сүмийн зургийг ч дэлгэн тавьсан байлаа. Монголын анхны нийслэл Хар хором хотод буддын шашны нэгэн томоохон сүм байсан тухай Юан улсын судар 1346 оны бичээс хөшөө зэрэг их сурвалжуудад бичсэн байдаг. Тэгвэл Хар хором хотын баруун өмнөд хэсэгт 1933 онд Орос археологч Букинийн 1948-аас 49 онд Киселевнаар 2000-аас 2006 онд Монгол Германы хамтарсан Хар хором судалгааны баг тус малтлах гэж эртний сурвалжуудад дурддагдсан газар мөн болохыг тогтоож сүмийн туурийг ил гаргаад байгаа юм. Хар хором судалгааны багийн сүүлийн үеийн малтлагаар 10,000 гаруй цац, язгуурын 5 бурхны дүр бүхий олон тооны шавар баримлын үлдэгдлүүд, бурхны бадам синти, тал бүр нь 2.8 м хэмжээтэй суврагын суур, суурийн дөрвөн булангаас сүм шиг бүхий нижгээд вааран сав зэрэг бурхан шашны холбогдолтой олдврууд илэрсэн ажээ. Тэр бүхний дээжээс энэ удаагийн Хар хором 795 үзэсгэлэнт дэлгэсэн юм. Малтлагаар илэрсэн сүмийн барилгын шороо уйлуулан дэлдсэн 2 м өндөр тавцан дээр боржин чулуун тулгуур бүхий 64 багантай 38 харцсан 38 м хэмжээтэй байгууламж байжээ. Уг дурсгал цогц байдлаараа бурхан шашны сүм болох нь тодорхой болсон байна. Тэгвэл энэхүү сүмийн туурийн болоод малтлагатай холбоотой гэрэл зургуудыг үзэсгэлэнгийн танхимд дэлгээд байгаа юм. Одоо 20 онд болох 800 жилийн ойгоон бүгдээрээ нэлээд үр дүнтэй, нэлээд их бүтээн байгуулалттай хамтран одоо оролцож дахиад одоо их том хурал хийгээд ингээд олон улсын хэмжээний хурал хийгээд ингээд бүгдээрээ сууж байгаа хаа гэж ерөөлийг өргөн төвшүүлье.